Монгол улсын үндсэн хуульд хоёр тохиолдолд гишүүнийг игүүлэн татахаар их тодорхой бичсэн байгаа. Нэгдүгээрт нь үндсэн хууль зөрчсөн бол, хоёрдугаарт нь шүүхээр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол. За тэгээд үндэслэл байгаа эсхийг нь цэц дүгнэлт гаргаж улсын их хурлд хэлцүүлж болно. Миний бодлоор энэ айгүй тодорхой зүйл. Энийг за шүүхээр гэмт үйлдэл тогтоогчоод үндсэн хуулийн зэчин нөгөө тохиолдолд нь дүгнэлт гаргачаад байхад улсын их хурл нь хилцэхгүй хойшлуулаад ингээл байгаа гэвэл яах вэ? Тэгэхээр процессыг тодорхой болгох ийм хэрэгцээ шаардлага байгаа нь бол харагдаж байна. Энэ процесс тодорхой биш байх юм бол эцэс төгсөлгүй ингээд маргаа үргэлжлэнэ. Тийм болохоор процессын тодорхой болох хэрэгтэй болов гэж. Гэтэл энэ өргөн барьсан хуулийн дээр байгаа хоёр том заалт энэ процесстэй холбоогүй. Нэг нь бол жагсаалтын гишүүн ёс зүйгүй байх юм бол намаас нь санал гаргаад ингээд санал хураагаад их хурл дээр шийдэж байна. Тэгэхээр ёс зүй гэдэг бурхны сургаалыг хэн тогтоох юм? Энэ дүрм дээр бид нар хэдийгээр тодорхойлоод бичиж байх боловч явж эн чинь нөгөө намын дарга нэг фракцийн үзлэр ёс зүйн зөрчилтөнд үндэслээд гишүүдийг эргүүлэн татуулдаг ийм зүйл нээгдэх эрсдэлтэй харагдаж байгаа. Энэ бол энэ парламентын засаглалд үнэхээр том эрсдэл. Хоёр дахь нь иргэн гомдол гаргаад тэр гомдол дээр нь үндэслээд авч хилцээд тэгээд ингээ процесс явж байгаад их хурл дээр санал хураагаад гишүүнээс нь эргүүлэн татах. Одоо бид нар энэ жагсаал цуглаан юу болдог вэ мэддэг тийм ээ. Ямар хүмүүс захиалгаар хэн үг хэлдэг яадаг ямар ч тохиолдолд тэр нөхрийг ер нь байхгүй болгоо наад нөхөр чинь ингээд олон юм цор гэдэг тийм тийш өргөдөлчих. Гээд ингээ олонхороо төр барьж хагаад шийдээд татаад аваад явчих ийм эрсдэл байна. Энэ бол ингээд нэг удаагийн ганц нэг тохиолдол биш цаашдаа ер нь маш ноцтой үр дагавар хүргэж болзошгүй харагдаад байгаа. Тийм учраас хэрвээ энэ гишүүний ёс зүй юм уу тэр үндсэн хуулийн асуудал тэгээ шүүхийн тогтоогдсон гэмт хэрэг энэ төр асуудал нь байгуул төр процессыг л тодорхой болох хэрэгтэй. Тэгэхээр би бол энэ хуулийн төслийг хилцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Процессын тодорхой болох агуулгын шал өөр байгаа учраас яг энэ агуулгаар нь хилцээд явцын дунд засна гэхээр углуург нь өөр учраас ерөөсө болохгүй байгаа. Тэгэхээр энийг бол хилцэх шаардлагагүй гэж үзэж байна. Процесс тодорхой болох асуудлыг бол тусад нь магадгүй дахиад авч хилцэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд мэтгэлцээний байдлыг харж байхад улс төр маш их үнэртэж байна. Энэ улс төрийн нэг юм тэмцэл яваад байна. Тэр тэмцлээс болж парламентын энэ юун дээр улсын хурлын тухай хуулийн дээр юм эмзэг өөрчлөлтийг хийх нь зохисгүй л гэж үзээд байгаа юм да. За баярлалаа. За баярлалаа.